Mass Berlin холбоогоос зохион байгуулж байгаа Германд юугаар болон хэрхэн сурах талаар ярилцдаг их студиогод сурвалжлын маань энэ дугаарт бүгдээрээ тавтан байрлана. Сайхан шинэлцгээсэн байх гэж найдаж байна. Валентины баярын мэндийг хүргэе бүхэнд нь. За намайг Ням самбуугийн Номын Эрдэнэ гэдэг би энэ сургуулийн хөтөлж явуулдаг байгаа. Тэгээд өнөөдрийнхээ сэдвийг танилцуулахаас өмнө Mass Berlin холбоог маань мэддэггүй хүмүүст бас холбоогоо танилцуулсан зүгээр ах гэж бодож байна. Манай холбоо нь Герман дахь мэргэжил эзэмшигч болон оюутан залуусын холбоо. Тэгээд үйл ажиллагааны хувьд Германд байгаа үе тэнгийнхэндээ зориулж илүү янзын төслүүд бэлтгэхээс гадна бас Герман руу ирэх сонирхолтой хүмүүс ч гэсэн хандаж олон янзын төслүүд явуулдгийн нэг нь манай нэг студиогод төсөл байгаамаа. Тэгээд энэ дашрамд хэлэхэд манай холбоог social media болон YouTube дээр дагаад subscribe болон follow хийгээрэй. За тэгээд өнөөдрийн сэдвийн хувьд бол санал асуулган дээр хамгийн их хүмүүсийн асуусан мэргэжил болох interior design болон архитектур гэсэн мэргэжлийг сонгоо авсан байгаа. Тэгээд өнөөдөр энэ мэргэжлүүдийн талаар ярилцахдаа ер нь гурван ингээд яг гол агуулгыг авч хэлэлцэх байгаа. Нэгт нь болохоор тухайн мэргэжлэр Герман улсад сурахад яг агуулгын хувьд ихтэй сургуулиудад нь яг юу үздэг, хичээл нь ямар шүү байдалтай явагддаг. Харин хоёрт болохоор Германд ер нь оюутны амьдрал архитектур болон интерьер дизайнаар сурахад ямар шүү өнгөрдөг. Харин гуравт энэ мэргэжлүүдээр сураад төгсгöd Германд болон Монгол ерөнхийдөө карьерийн ямар шүү боломжууд байдаг талаар ярилцах байгаа. За тэгээд энэ хоёр мэргэжлийн хувьд бол аль аль нь маш бүтээлч мэргэжил байгаа. Тэгээд архитектурын хувьд болохоор өнөөгийн хурцтай хөгжиж буй нийгэмд нэг талаараа түүх соёлын үнэтэй баримт болдог, баримтыг бүтээдэг тийм мэргэжил. Тэгсэн мөртлөө нөгөө талаараа бас ирээдүйн амьдралын хэв маягийг тодорхойлж зөв чигийг нөгдөг тийм бас тийм ач холбогдолтой мэргэжил байгаа. Харин интерьер дизайны хувьд бол зөвхөн хувь хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэхээс гадна бас байгальжийн ч гэсэн зориултад нь тохируулаад зөв загвар гаргаснараа жишээлбэл ялваа нэг хамт олныг бас үр бүтээмжинд ч гэсэн нөлөөлөх чадах үс тийм архитектуртай бас хашгүй холбоотой мэргэжил байгаа. За тэгээд энэ мэргэжлүүдийн талаар агуу их туршлага болон мэдлэгээс хуваалцахаар хоёр зочин маань ирсэн байгаа. Тэгээд зочтой танилцуулъя. За манай Рихтерийн цомрлог маань Герман улсын Бремен хотын дээд сургуульд архитектурын чиглэлээр 2016 онд бакалавра төгсөөд 2019 онд магистрийн зэрэгийг хамгаалсан байгаа. Тэгээд магистр суралцахынхаа явцад цомрлог маань Бремен хотынхон Luftbricks Architekten гэдэг архитектурын албанд дадлага хийгээд тэгээд тухайн газар одоогоор мэргэжлээр ажиллаж байгаа. За Инх Батын уянгагийн маань хувьд 2009 онд Плехановын нэрмжит Улаанбаатарын лицейгийн орос сургуулийг төгсөөд 2013 онд Мөсийн герман хэлний ангийг дүүргээд тэгээд 2020 онд Герман улсын Бавар мужийн Кобург хотын дээд сургуулийг интерьер дизайны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад тэгээд бакалаврын зэргийг хамгаалсан одоо төгсөлтийнхаа ажиллаараа бас өнгөрсөн оны төгсгөлд Герман улсын интерьер дизайны холбоогоос бас шилдэг төгсөлтийн ажил гэсэн одоо тодорхойлолтыг авч шалгаран шагнал авсан байгаа. Тэгээд дахиад баяр хүргэе. Одоо уянгаа маань тэгээд төгснөхийн дараагаар Бавар мужийн 120 жилийн түүхтэй Möbel Schulze тавилгын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн компанид интерьер дизайны зөвлөгөөр ажиллаж байгаа. За ингээд ерөнхийдөө тодорхой түрүүний хэлсэн 3 ингээд яг хэсгээс бүрдэж ярина. Тэгээд тухайн 3 хэсгийнхаа завсраар бас хэдүүлээ 5 минутын кофе тэгээд бас биеийн чилээг тайлах завсарлагаа авах байгаа. Тэрнээс гадна хамгийн сүүлд нь бас асуулт хариулт гэсэн тийм хэсэгтэй байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бидний үзэгчид яг өмнө нь явуулсан зөндөө асуултуудыг бид нэр ярилцлагынхаа явцад хариулаад явуучих байх гэж бодож байна. Гэхдээ ганц хоёр бас юмнууд нь агуулгын хувьд тохироогүй те арай нэг хувийн чанартай асуултууд ч юм уу эсвэл ер нь орхигдсон юм байх юм бол чатанда бичиж явж болно шүү. За тийм байна. Тэгээд YouTube дээр дараа нь тавигдах болохоор бүгдээрээ тэрэн дээр санал нийлсэн байгаа тийм ээ манай сонсогчдын төгөөс ч гэсэн. За ингээд яг агуулга руугаа орцгоё. Манай хоёрын яг сурж байгаа чиглэл нь яг архитектур, интерьер дизайн нь яг ингээд нэг тодорхойлолт хэрэглэх юм бол яг ямар мэргэжил юу үздэг чиглэл вэ?
цамхан та нар юу хийдэм бэ? Яг архитектураар сураад, интерьер дизайнераар сураад яг ямар мэрэгчлээ хүн болох гээд байна гэд жишээлбэл нэгдүгээр ангийн хүүхд асуусан тохиолдолд юу гэж тайлбарлах вэ? За би хариулъя. Архитектураар ер нь архитекторч хүн нь барилга зохион бүтээдэг. Тэгээд барилгын төсөл бичдэг, гаргадаг тийм одоо инженер, архитекторч хүн. Тэгээд барилга барьдаг хүн гэж хэлнэ. Жоохон хүүхдэд тал тийм. Тэгээд яг 10 жилийн хүүхдүүдэд яг цааш нь үргэлжлүүлээд хэлэх юм бол архитектурыг одоо сураад архитектурыг сурж авах явцдаа болохоор яаж одоо барилга зохион бүтээх үү, барилга нь яг юу юм, барилга нь яг хотод хүний амьдралд ер нь ямар хэрэгтэй, ямар үүрэг ролтой, ач холбогдолтой юм гэдгийг янз бүрийн масштабаар судалж тэн дээрээ тулгуурлан янз бүрийн даалгавар хийж одоо зохион бүтээж сурдаг. Тэгээд дараа нь болохоор ажил дээр гараад дахиад сурах юмуд бол байгаа. Бас дахиад нарийн мэрэгжлийн сургалтуудад суудаг. Тэгээд ер нь бол насан туршдаа сурдаг мэрэгжил гэж хэлж болно. Хүн яг тэрийг сураад дуусчдаггүй яг янз бүрийн төслүүд дээр ажиллаж ийж ажлын туршлага цуглуулад тэгээд ер нь бол архитекторч хүн болдог тийм. Ойлгомжтой. Уянгагийн хувьд интерьер дизайны хувьд интерьер дизайн бол ер нь архитектур байгаа үед интерьер дизайн бол үргэлж байна. Интерьер дизайнер нь бол галзуу хүний тав тух, эрүүл мэнд, сэтгэл зүй гээд ер нь айгүй тийм хүнлүүгээр чиглэсэн мэргэжил байдаг. Интерьер дизайн бол нэлээд том цар хүрээтэй төрөл бүрийн одоо салбаруудыг одоо бас өөртөө шингээсэн тийм мэргэжлээдэг. Одоо жишээ нь зөвхөн тавилга сонголт биш те зөвхөн нэг цэцэг аваад юм хөшиг өлгөө тавих тал дээр биш. Жишээ нь хүн одоо яг хэдэн сантиметр өндөртэй сандал дээр сууж иж тэр хүн одоо 2 м хүн байлаа гэж бодоход те хэдэн сантиметр сандал дээр сууж иж тэр хүний хөл нь бүтэн шалан дээр байх уу те одоо яг эргономик талаасаа бас маш одоо нэхүү үздэг гэх юм уу. Мөн нөгөө талаараа бол ер нь бол нэлийн материал, текстил, гэрэлтүүлэг, дээрээс нь агаарын эргэлт, акустик, дууны нэвтрэл гэх мэт айгүй олон чиглэлүүд рүү одоо анхаарал хандуулдаг тийм мэргэжил байгаа. Айгүй наривчсан гоё мэргэжлүүд байна. Бүр илүү сонсоос гоё санагдчихэв. За тэгээ хэдүүлээ яг бүр яг агуул руу орохоос өмнө бас нэг тийм зохион байгуулалтын чанарын гэх юм уу бас асуултыг ерөнхийдөө тоо болгосон дээр ах гэж бодож байна. Манай хоёулаа хуух шүлээ буюу дээд сургуулийг төгссөн байгаа тийм ээ. Тэгээд ерөнхийдөө Германд университет одоо монголоор их сургууль, дээд сургууль, хуух шүлээ тэгээд Ausbildung гэдэг ингээд ерөнхийдөө 3 тийм мэргэжил эзэмшиж болдог тийм институтууд байдаг. Тэгээд яагаад та хоёулаа дээд сургуульд сурсан юм болоо? Ер нь энэ мэргэжлэр сурахад дээд сургуульд сурсан нь илүү дээр идэм үү? Тэгээд ямар ялгаатай байд юм болоо? Миний хувьд болохоор архитектураар яг сурыгаа судлахад бол Германд ер нь архитектурын мэргэжлийн дандаа дээд сургуульд байдаг. Германаар болохоор Hochschule. Тэгээд үүний дээр бас байдаг. Гэхдээ ихэнх сургуулиуд архитектурын одоо мэргэжлийг Hochschule дээр дээд сургууль дээр сурдаг. Үүний дээр одоо ялгаа нь юу юм бэ гэвэл яг байдаг ганц хоёр үүний дээр сурах юм бол илүү одоо яваандаа шинжлэх ухаан онолч архитектурын онол дээр илүү их тийм анхаарлаа хандуулъя шинжлэх ухааны тал дээрээ байя гэх юм бол их сургуульд сурах нь илүү давуу талтай. Тэрнээс биш бол ер нь бол ихэнх сургуулиуд нь дээд сургуульд сурдаг. Тэгэхээр дээд сургууль нь илүү практикта төлөвлөсөн гэсэн үг үү? Тийм ер нь бол тийм практик тал руугаа төлөвлөсөн. Тэгээд ерөнхийдөө яг тийм гэж хэлж болно. Тийм. Тэгээд тэрнийхээ сонголтын талаар бас нэг юм хэлчихье. Их сургуулаа сонгохдоо бас яг одоо дээд сургуулаа сонгохдоо сургууль болгоны бас төвлөрдөг хичээлүүдийн онцлогууд нь бас байдаг. Тэрийг судлаад тэгээд бас хэр зэрэг том уралдантай ажлын өрөөтэй гэдгийг бас харьцуулж агаад сонгоорой гэж хэлмээр байна.
Тийм байна. Мэдхэд илүүдэхгүй байна. Интерьер дизайны хувьд бол Германд ер нь бол интерьер дизайныг санал болгодог 16 сургууль байдаг. Одоо яг тийм цомгийн цомоглогийн хэлснээр яг дээд сургууль хогшүүлээ гэж байгаа. Ер нь бол одоо юу гэдгийг яг миний хувьд би яг арай гоё том хотод сурах сонирхолтой ер нь бол байсан. Тэгтээ нөгөө интерьер дизайн гэдэг нөгөө илүү сонирхолтой байсан болохоор за окей ер нь бол те бас интерьер дизайнаараа илүү сайн сургууль юу байна гэж байгаад ингээд харж байгаад ер нь бол сургуулаа сонгосон. Ер нь интерьер дизайн өөрөө одоо жишээ нь бид нэр аягүй сандал хийх ч юм уу эсвэл одоо 3D принтерээр юм хийж сурах ч юм уу те энэ тал дээр яг айгүй их тийм том урлагийн одоо тийм студ гэж хэлэх юм уу эсвэл тийм урлагийн тийм өрөөнүүд их байдаг. Тэгээд ер нь бол төрөл бүрийн туршиж үзэж болно. Дээрэс нь одоо юу гэдгийг ер нь бол ингээд яг л сандлыг яаж анханасаа яг яаж хийх үү те дээрэс нь яг материалыг яаж бүрэх үү гэл те энэ болгоныг ер нь ингээд юмыг багаас нь ахуулаад ингээд том болгож ингэж ер нь бол яг үздэг. Тэр талаараа илүү практик дадлага дээр тулгуурласан байдаг гэж хэлж байна. Тийм болохоор яалтчгүй угаасаа их сургууль нь бол арай тохиромжгүй юм биш тий их сургууль ч нь бол ерөнхийдөө бол ялцчгүй тийм эрдэм шинжилгээ тал дээр тулгуурсан байдаг. Гэтэл та хоёрын мэргэжил бол хоёулын дээр нь бас айгүй их туршилтууд орно тий өөртөө хийж ид сурдаг мэргэжил болохоор дээд сургууль нугасаа илүү их нөгөө нэг сонголт өгд юм биш тий Германд бол тэгээд бас нөгөө хөтөлбөрийн хувьд ч гэсэн ялгаагүй мастер бакалавр гэж хуваагддаг юм байна тий тэр нь бол ажиллана. Тийм. За ойлголоо. За тэгвэл яг та хоёр анх их сургууль дээд сургуультай би нөгөө дандаа их сургууль гэж ярьсаар байгаас урчиж дээд сургуультай анх орж байхдаа юу бүрдүүлж өгчээсэн бэ? Ерөнхийдөө бол Германд сурахын тулд хэлний одоо сертификатаас авахуулаад тэгэл одоо их сургуультай тэнцсэн байх хэрэгтэй. Тий одоо бүрдүүлдэг жирийн бичиг баримтаас гадна яг та хоёрын мэргэжилд зориулаад та хоёрын ангид орохын тулд яг бүрдүүлдэг тийм онцгой зүйлс юу байна гэдэг талаар хэлэлцээж. За ер нь бол их сургуульд бакалавр буюу мастер аль алинд нь бүртгүүлэхдээ одоо өөрийнхөө ур чадварыг шалгуулах тийм шалгалтанд ордог их сургуультай. Тэгээд урагдаад тийм ярилцлаганд одоо урагдаад цаг аваад тэгээд тэр одоо ур чадвараа шалгуулах тэр шалгуурн дээр болохоор янз бүрийн одоо чи орон цаг төсөөлж чадчихэв үү гэдгээ шалгуулна. Зарим сургуулиуд нь болохоор тэрийг шалгахын тулд заримдаа чамд яг 3 цаг өгөөд тэгээд яг чамайг очихоор чинь яг даалгавар өгөөд 3 даалгавар өгөөд тэгээд 2 цагийн дотор тэрийг зураад бэлдээд хийгээд наагаад тэгээд тэгснийхаа дараа ярилцлаганд ороод ганцаарчлсан ярилцлаганд ордог. Зарим сургуулиуд нь болохоор яг өмнө нь чамайг тэр одоо ноорог зургийн цуглуулга одоо скицтэй бэлдээд тэрийг ингээ янз бүрийн барилгын зургнууд одоо өөртөө таалагдж байгаа янз бүрийн зургнууд эсвэл зарим сургуулиуд нь яг ийм юм зураарай гэсэн байдаг. Тийм цуглуулга зургийн цуглуулгаа бэлдээд тэгээд тэрийг яг тэр тухайн цагтаа очиж шалгуулад бас ярилцлаганд ордог байгаа. Тийм тэгээд ярилцлага бас нэг өөр хэлбэр бас орж ирсэн байна. Тэр нь болохоор яг очиж даалгавраа аваад тэгээд том хүмүүсийн одоо яг чамтай хамт тэр сургуультай бүртгүүлж байгаа хүүхдүүдийн өмнө нэг нэгээрээ даалгавраа өөрийнхөө бүтээлүүдэд танилцуулаад яагаад ингэж хийсэн гэдгээ танилцуул ярьж бас тийм ярилцлаганд орж исэн. Тийм тэгээд ер нь бол энэ ур чадвараа шалгуулдаг шалгуурт орно. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас өөрийнхөө бичиг баримтыг бусад сургуулиудтай яаж бүртгүүлдэг яг тэрнтэй адилхан бэлдэж явуулна. Тэгээд тийм ер нь бол тэрнээс гадна бас зарим сургуулиуд нь өмнө нь болохоор барилга дээр юм уу эсвэл архитектурын оффист бас дадлага хийсэн байх шаардлагыг тавьдаг. Ер нь ихэнх сургуулиуд тэр шаардлагыг тавьсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр бас сургуулиас шалтгаалаад жоохон өөр байгаа. Гэтэ ихэнх сургуулиас дадлага шаарддаг байгаа. Тэгвэл ер нь айгүй их хувийн бэлтгэл шаарддаг юм биш тийм. Ер нь бол шалгуур өндөртэй юм байна. Бусад мэргэжлүүдийг бол бараг сарын өмнө шийдэлтэй сурчдаг болвол тааны мэргэжлийн хувьд бол бүр эхнээс одоо тэр зургнуудаа бэлтгэхээс ахуулаад дадлага бараг хийх шаардлага хэвээр байсан бол тэрийг 10 жилдээ хийж амжуулах нь шүү дээ.
Тийм яг үнэ. Аха. Хэвээ. Тэгвэл наадам дээр чи яг дахиад асуухад чи яг бүрдүүлсэн одоо тэр зургийнхаа одоо портфолиог тийм яг хизээнээс ахуулж бэлдэж эхэлсэн бэ? Яг ер нь их сургуулиудад apply хийгээл тэгээл яг зааврын дагуу ингээд юмнуудын зурсан эсвэл өөр өмнө эхэлсэн байсан уу? Би болохоор 10 жилээ төгснөхийн дараа болохоор 10 жилээ би Герман төгссөн. Тэгээд тэрнийхээ дараа бас нэг жил нөгөө сайн дурын ажил хийсэн баггүй. Тийм болохоор яг өмнө нь надад болохоор яг сурах одоо мэргэжлээ хангалттай судлах цаг байсан. Тийм болохоор яг тэрнийхээ өмнө би бэлтжижсэн. Яг 100 яг тэр одоо намар орох хичээлийнхаа өмнөх 100 би зураг бэлтжижсэн. Тэгээд ер нь бол цаг хэрэгтэй. Аль болох яг нөгөө сургууль сурна юу сурахаар хэрэг та нар шийдсэн бол одооноос ер нь зурж эхлэхэд та нарт ямар ч одоо хойшин тавих ямар ч шаардлага байхгүй. Харин ч та нарт давуу талтай яг гэвэл одоо энэ норог зураг дээр тийм цоглуулга ингээд одоо норог зураг зурах чинь бас хүний чадвар хэрэгтэй. Тэгэхээр ингээд давтаад байх тусам энэ илүү сайжирдаг. Тийм болохоор энийг одоо аль болох эртэл хийж байвал яг тэр шалгуурт одоо сургуульд ороход чиний зургнууд чи илүү гоё сайжирсан байна. Илүү гоё илүү одоо санаагаа гоё гаргадаг болчихсон байна. Тийм болохоор та нар эртгэлтгүй одооноос бас бэлдвэл давуу талтай шүү. Тийм байна. Ойлголаа. Тэгвэл уянгагийн хувьд ямар ч байсан бэ? Чи бас адилхан ингээд өмнөх ажлуудаа бэлтжижсэн үү? Тэгээ бас юм ур чадрын шалгалтанд орж исэн үү? Эсвэл өөр зүйл байсан уу? Ер нь бол яг анх Германтай бол би яг Герман хэл шинжилт сурж байхдаа би Германтай танилцчихсан. Тэгээ тэр үедээ ер нь за Герман сурах боломжтой байдсан байна гэдэг ингээд за ингээд би 2015 онд Германд ирсэн гэхлээр 2 жилийн өмнөөс би ингээд судалгаа хийгээл за окей яа сургуулийн яа гэдэм бол гээд тайл болох нөгөө баг зардал гаргахыг хичээгээд одоо жишээ нь ер нь бол хэн хүмүүс дандаа APS өгөө junior assistant дамжуулж их сургуульд ордог байсан. Тэр үед бол APS-ыг бол заавал хөстэй гэдэг байсан. Тэгээд жилдээ нэг 2 удаа авдаг байсан байхад. Тэгээд APS-тэй бэлдэн дээрээс нөгөө нэг сургуулиудаа хайн. Тэгээд би бол өөний assistant дамжуулж бол өөрийгөө болоогүй. Би шууд сургуулаа хайж болоод тэгээд сургууль руугаа шууд бүх материалуудаа явуулсан байдаг. Тэрэн дээр юу явуулсан бэ гэхлээр одоо би эхлээд өөрийгөө ингэж хэлсэн за би одоо тань сургууль ормоор байна гэхэд тэр хүмүүс чамлуу ийм гэрийн даалгавар байгаа. Та одоо яг энэ семестрт орж байгаа л та энэ гэрийн даалгаврыг хийгээд тэгээд эхний шатанда одоо тэр гэрийн даалгаврыг тэмцэх юм бол цаашаага тэр ур чадварын шалгалттай мэргэжлийн шалгалтанд орох боломжтой болж өгдөг. Тэгээд тэр мэргэжлийн шалгалтыг бол би Германд ирж өгч исэн. Яг одоо коронавиг бол маш ер нь бүх юм онлайн бэлдсэн болохоор айгүй амар зартал бол тэмэлттэй. Тэр үед бол би яг экстра ирээ. Тэгээд шалгалт бол минийх бол 2 хоног үргэлжилсэн байдаг. Тэгээд эхнийх нь бол ийм тийм бичгийн тийм шалгалт байсан. Тэрэн дээр одоо төрөл бүрийн детальтэй сургуулиар явсан бол сургуулийнхаа талаар асуусан ч юм уу тийм нарийн тийм хүмүүсийн их анзаардаггүй тиймгүй асуулт асуусан байх жишээ нь эсвэл 2 дахь өдөр нь бол бид нэр илүү гараараа юм хийжсэн. Одоо макет эсвэл одоо зүгээр юм шүдэнцний урт тийм шашлыкны модоор ч юм уу тий өөр нэг гүүр барих ч юм уу нэг тиймэрхүү юм төрөл бүрийн тийм мэсгэн бодох одоо тийм ур чадрыг шалсан тийм шалгалт бол үүд байсан. Тэгээд тэрний дараа бас яг хиний цомоглог шиг адилхан бид нэр анзаарчсан интервью өгч исэн, ярилцлаганд орж исэн. Тэгээд нэлээд сүүл одоо бараг 2 сарын дараа тэгээд нэг хариуж ирнэ. Тийм болохоор ер нь бол яг тийм үйл явц ер нь бол архитектур бол адилхан. Тэгвэл ер нь би бас мэдээж яг өөрийн туршлагаас бол мэдэхгүй. Гэхдээ Монголд бол бас заавал орохоос өмнө тийм ур чадрын шалгалт өгдөг үгүйг бас мэдэхгүй юм байна. Тэгээд өгдөг. За. Ер нь бол өгдөг. Хар зүрийн шалгалт өгдөг юм билээ.
би яг нөгөө хар зүгийн тийм тавтлага энэ төр авч ирсэн. Эсвэл хүүхдийн урлан бүтээгт бас зүгийн ууланд явж исэн. Тэгээ энэ мэтээр ингээд өөрийгөө бэлтжижсэн. Тийм байна. Наачаас айгүй сайн зөвлөгөөнүүд энэ манай одоо сонсож байгаа сонсогч ч гэсэн эртнээс бас зөвхөн ганцаараа өөрийгөө бэлдээ зогсохгүй бас тийм дугуулангуудыг ч гэсэн сургалж үзмээр юм байна тийм. Тийм. Ер нь аль чиний яг ямар түвшинд байгааг чинь чи өөрөө яг хэлж мэдгүй шүү дээ. Чамаас илүү сайн мэрэгсэн хүмүүс чамайг ямар түвшинд байгаа хэлнэ. Тэгээ бид нар боддог. За окей болцсон. Би яг хангалттай гэж боддог. Тэгээ яг орхлоор хангалттай биш л байдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь үргэлж жоохон тийм илүү агчилтар сурсан хүмүүс ч юм уу тэрээр сурсан хүмүүс зөвлөгөө аваад тэгээд ингээд цаашаа илүү замчаа арай амархан болж байгаа юм. Тэгвэл би яг яалтчгүй танаа чиглэлийн хүн биш хүний хувьд яг сонирхож ирсэн юм асууя заяа. Яг зурж чаддаггүй болвол тэгвэл ямар ч боломжгүй л гэсэн үг юм байна тий. Анхнаасаа л ер нь зургийн чадвартай байх хэрэгтэй юм байна тий. Гарын тийм. Ер нь бол тийм гэж хэлж байгаа юм. Ер нь яг одоо тэр байхгүй бол дараа нь тэр чинь одоо чиний нэг насандаа хамгийн байх ёстой хэрэгсэл гэсэн үг тий. Чи ингээд тэр зүйлийг чадахгүй байх юм бол чи байхгүй юмнаас одоо байгаа юмыг байгуулж бас чадахгүй л гэж бас хэлж болно. Ягаад гэвэл чиний толгойд байгаа юмыг чи бусад хүмүүст тайлбарлаж чадах хэрэгтэй байхгүй юмыг. Тэгээд тэр одоо тийм болохоор энэ бол байх ёстой чадвар гэж хэлнэ. Тийм байна. Окей. Тэгвэл сургуультаа бас одоо ингээд материалаа бүрдүүлээ явуулдаг гэж шүү дээ. Зурсан зургуудаа. Тэгээд түрүүн цамаагийн дээр болоод их сургуулиуд нь тийм зураарай гэж заримдаа хэлсэн байдаг. Харин одоо нэгдүгээр шатанд ч юм уу те хүссэн юм явуулаа гэсэн тохиолдолд бас юу явуулдаг вэ гэж манай оролцогчдын нэг өмнө асуусан байсан. Хүссэн юм гэвэл одоо өөрөө тэрийг сонгож зургийг юу лөө? Тий, ер нь алал зураг ямар зураг бүтээл явуулал зүгээрээ гэсэн байна сургуульд аплай хийхдээ. За. Ерөнхийдөө бол байдлын зургууд одоо харж байгаа зүйлээ тий одоо гадаа явж байгаад яг чамд ер нь юу таалагдж байна гэдгийг чи өөрөө нэг дүрслэх сонирхол төрнө шүү дээ тий. Тэр дүрслэх сонирхол төрж байгаа янз бүрийн байдлын детайлнууд яг юун тэр одоо чамд содон санагдж байгаа юм. Тэр юмнуудыг асуурж болно. Эсвэл ерөнхийдөө бол энэ барилгын одоо ингээд чиний харагдаж байгаа бүх юм чинь 3D тий. Тийм болохоор биетэй юмнууд. Тэгэхээр энэ одоо орон зайг чи тодорхойлж толгойдоо нүдэрээ харж байгаа юмаа цаасан дээр буулгахын тулд дадлагчхын тулд ер нь барилгыг зурхаар барилгач нь ингээд харахад одоо 3D энд сүдэр тусч ийн гэрэл яаж тусч ийн эргэн тойронд нь юу байна хол ойр юу байна гэдгийг энэ барилгын зураг хараад зурх юм бол бас илүү орон зайг уртаар нь харж чаддаг болж дадлагчих байх гэж бодож байна. Тийм байна. Окей, тэгвэл түрүүний уянгагийн бас юм дээр асуухад шууд ярилцсанд ордог гэсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж бол манай ярилцсанд орсон байх тийм ээ. Тэгэхээр чин зарим бас ингүүдүүд орохдоо бол Монголда ямар ч хэлээс нэг сертификатын шалгалтын үйл сертификат авсан байхад зүгээр материалаа бүрдүүлээд явуулдаг болвол танаа мэргэжлийн үед яасчгүй тэр нэг шалгуур ярилцсанд нь орж явж байхдаа бас хэлний мэдлэгээ ч гэсэн давхар шалгуулаад явд юм байна тийм. Ер нь бол давхар шалгуулаад явна. Яг би Германы анги сурсан. Дээрээс нь би Гетед отхон төгс багштай бас явж исэн. Тэр нь намд нэлээд тусалсан. Одоо би жишээ нь Юмисийн Германд сурсан ч гэсэн миний Герман бол нэг тийм лаб бол байгаагүй бол нэг дундаж төвшин байсан. Тийм болохоор тэрийг бас дахин сайн болгох гээд яадгүй яг Германд ирээд нөгөө багштайгаа ярих гэхлээр заримдаа чи нөгөө хүнээ ойлгохгүй эсвэл чигчин нөгөө одоо юу гэдэг лээ. Нэгдэггүй. Тэгэхээр ингээд зарим юм ойлгохгүй. Тэгэхээр ер нь аль тэр миний бодлоор ер нь тэр ажиллах хамгийн тийм. Ер нь тэрэндээ л багш чинь чамаа за энэ ер нь миний яаж байгаа юм ойлгож юм те хичээлээ ер нь ойлгох юм байна уу юу гэд. Тэгээд дээрэс нь үнэхээр энэ мэржлэр сурах те тэр хүсэл эрмэлзэл байна уугүй гэдгийг чи харна. Тийм байна. Тэгвэл ер нь айгу зүгээр юм байна шүү дээ. Анхнаасаа орж байгаа хүүхдүүдийг ч гэсэн үнэхээр яг тийм хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа тийм ур чадвар нь тохирсон хүмүүсийг ингээд авчгаар чигсэн голоос нь ингээд энэ ер нь тохирох мэргэжил биш байна гэдэг ч юм уу тиймгээд болох хүмүүс бас бусад мэргэжлүүдийг бодвол ангиудыг бодвол арай ховор байдаг бах тийм.
За ер нь манай тал дээр бол жишээ нь тэр шалгалтанд бол нэг ойр цуг 160 хүн орж исэн. Тэгээд 160-аас нэг 62-д сонгож авсан. Тэгээд 62-наас за нэг 20-20-аас 25 нь бол хайсан, сольсон байдаг. За. Бүр тийм өндөр шалгуур давж орсон ч гэсэн тий. Яг л нөгөө хийж одоо сурж явах явцдаа за окей энэ чинь надад хэцүү юм байна ч юм уу эсвэл ари өөр мэржил надад сонирхолтой юм байна гэдэг тэгээд бас мэдэж авдаг. Окей. Тэгвэл бас өнөөдөр бас агуулгын талаар ч гэсэн ярилцж байгаа нь чухал юм байна. Тэгээ хүмүүс яг өөрсдийг нь юу хүлээж байгааг бас анханасаа мэдээд. Яг тийм. Би бас яг тэгж бодож байна. Яг номингийн хэлж байгаагаар эхлээд надад юу байгаа юм гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэгээд ер нь өсөөлж чадж гин үгүй юу гэдгийг ингээд судалж байгаа нь бас чухал. Тэгээд мэдээж одоо хамгийн түрүүнд тэр шалгуур байх хэвээр чамд одоо тэр уур чадвар хэрэгтэй. Тэгээ ороо явж явах явцдаа бас тэрнээс ахаад нэмэгдэл одоо чамд тэсвэр төвчээр ингээ өөр юмнууд байна уугүй юу гэдгийг ингээд нэрээ бас манай архитектурч ч гэсэн бас хардаг. Явандаа бас тэрийг суралцах боломжтой байдаг. Тийм. За окей. За тэгвэл ерөнхийдөө та хоёрын хөтөлбөр чинь ямар шиг агуулгатай байд юм бэ те? Хэдүүлээ яг тэрний талаар ярилцъя. Эхний 1-р 2-р семестртээ юу үздэг, тэгээд дадлах хийдгүү, тэгээд ялангуяа нэг архитектураар чинь бас тэг ингээд Европт сурж байгаа юм давуу тал гэх юм бол янз бүрийн стил, янз бүрийн улсын одоо түүхэн барилгууд, шинэ барилгуудтай танилцаад яг бүр очиж үзэх боломж байдаг бах те. Тэрийг нь бас одоо хичээлийн юу гэдэг лээ хуваард нь оруулсан байдгүй гэх мэтчлэн та хоёр бас дэлгэрэнгүй яриач. За тэгвэл би одоо та нарт одоо энэ хичээлийнхаа төсөөллөө юу үздэг юм бэ гэдэг төсөөллийг өгөхийн тулд та нартай 3 эхний бакалаврын эхний 3 семестрийн хичээлийг бэлдсэн байгаа. Энийг та нартай товчхон харуулад тэгээд тэрэн дээр юу үздэг юм гэдгийг танилцуулъя гэж бодож байна. За тэгвэл эхний зургийг та нартай одоо харуулъя. За тэгэхээр бакалавр энэ дээр болохоор 1-р семестр дараагийн зургийг харцгаая. Энэ дээр болохоор бид нэр энд одоо ноор зураг харж байна. Энд зурсан зураг болохоор ингээд эхний хичээлээр семестрт болохоор ер нь бол эргэн тойрондох тий одоо орчинтой танилцдаг. Ер нь орчин гэж юу юм? Энэ хот гэж юу юм? Хотод байдаг ер нь бүх одоо энэ байшин архитектур ер нь эргэн тойронтойгоо яаж зохицолдгийг гэдгийг хардаг, судалдаг. Тэгээд энэ дээр одоо бид нэр ингээ харах юм бол баруун гар тал дээр жишээлбэл бид нэр энэ масштабаар хотын одоо энэ гипс модельээр судлаад энэ масштаб тий энэ хотод байгаа орон зай нь хэрэг гэдгийг одоо судлахаар юм бас янз бүрийн модельүүд хийдэг. Хоёр дахь зурган дээр нь хэдүүлээ харах юм бол одоо тэр сонгосон хотынхоо тий одоо энэ том энэ хотод байгаа нэгэн энэ одоо нэгжин энэ байрлах тий тэгэхээр энэ байрлах нь яг энэ дотор байгаа хүний амьдралд юу хэрэгтэй юм гэдгийг одоо жишээлбэл энэ дээр бид нэр харж байна. Энэ дээр хамгийн анхныхаа жижигхэн дизайныг гаргаж энэ дээр хүний хэрэгтэй орон сууцыг одоо жишээлбэл энэ модель дээр макет дээр гаргасан байна. Бид нэр тэгэхээр бас макет барьдаг бакалавр хийж байхдаа макетыг болохоор янз янзын материалаар хийж болно. Яг өөгдсөн бас материал бол байдгүй. За 20 дугаар семестрийн дараа хичээлийг одоо харцгаая. За 20 дугаар семестрийн дараагийн хичээл дараагийн одоо зургийг харах юм бол одоо энэ дээр хамгийн анхныхаа барилгын одоо бүтцийг гаргаж сурсан байна тий. Тэгэхээр энд одоо хүний хэрэгтэй одоо орон зай энэ барилгаар ингээ харах юм бол юу байж болох вэ гэдгийг харсан зурж одоо хамгийн ихнийхээ дизайныг гаргаж сурдаг. За цааш нь үргэлжлүүлээд харъя. Бас мэдээж архитектуртаа хамгийн чухал зүйл гэвэл барилгын дац, барилгын бүтцийг судлах хэрэгтэй. Энэ дээр бас хамгийн архитектур сурж байхдаа бас судлана. Энийгээ бас янз бүрийн макетээр барьж үзнэ. Ажлын макетууд хийн, танд дараа нь тэрийг яг гол ажил болгож харуулна. За дараагийн зургийг харъя. Ер нь бол энэ хүн өөрийгөө илэрхийлж юугаарч яаж илэрхийлж болно гэдгийг одоо энэ ажлуудаар харж байгаа байхгүй юу? Ер нь бол бас энэ та нар одооноос өөрсдөө бас бэлдэж болно гэдгийг харж байна. За энэ дараагийн зургийг харъя. За энэ дээр болохоор яг 3 дугаар семестрт бид нэр хамгийн анх удаага CAD
одоо AutoCAD гэж Монголд AutoCAD-ыг хэрэглэдэг энэ одоо програмаар хамгийн анх удаага зурж сурна. Тэгээд энэ дээр болохоор яг барилгын бүтцээс гадна сантехник тэгээд физик те энэ болгоныг бас анхаарч яг өөрийнхөө гаргаж байгаа энэ дизайн дээр тулгуурлан зэрэг бүгдийн нэг дор энэ одоо жижигэн хаус дээр төлөвлөж энийг одоо хийдэг. Бүгдээр нь цогцоор нь төлөвлөж сурдаг. Иймэрхүү одоо жишээний та нарт одоо харууллаа. Тэгээд бас хамгийн чухал бас нэг зүйл гэвэл та нар барилгыг ойлгохын тулд ерөнхийдөө бол эргэн тойрноо бас орчноо хардаг байх хэрэгтэй тий. Яг эн чинь номон дээр байдаг зүйл биш. Бидний амьдрал байдаг зүйл болохоор энэ нь бол тийм хол биш. Тэгэхээр яг одоо хэрэг төлөвлөж байхдаа та нар мэдгүй зүйлээ гэрт чинь юу вэ гэдгийг харахад бас айгүй зүрээдэг. Тэгээд ингээд одоо ер нь бол бакалаврт бол хамгийн анхны төвшин болох та нарын архитектурыг яаж илэрхийлэх үү, яаж юмыг бүтээх үү гэдэг одоо энэ одоо өсөг сурж байгаатай адилхан хамгийн анхны энэ зүйлүүдийг сурна. Тэгээд тэрийг явандаа мастертаа бас сураа явахаараа тэрийг гүнзгийрүүлээд аль болох байгальд ээлтэй доктортой хөгжлийг дэмжсэн барилгын материал, доктортой хөгжлийг дэмжсэн техникийг одоо техникийн тэр одоо архитектурын техникүүдийг суралцаад тэгээд аль болох хүнд ээлтэй ямар архитектур тэр хүнд ээлтэй архитектур нь байгальд одоо хүн төрөлхтөн нийгэмд ямар хэрэгтэй байгальд ямар ээлтэй гэдгийг ингээд судалж бас цааш нь үргэлжлүүлдэг байгаа. За энэ дээр бид нар жишээлбэл харж байна. Одоо энэ макетуудыг та нар ингээ харж ийл энэ нь одоо ингээд абстракт байж болно. Тэгээ заавалчгүй юмыг ингээд одоо мааштай басаа шалтгаалаад юмыг яг байгаагаар нь биш яг өөрийнхөө гол санаагаа илэрхийлсэн янз янзын юм материалаар янз янзын макет гэж болдог. Тэгэхээр энэ бол яг одоо чиний өөрийн чинь уран сэтгэлгээ, чиний өөрийн чинь одоо энэ юмд одоо хэрэг ач холбогдол одоо юу гэмдэ enjoy болоод те ингээд хэрэг юм чи нээлттэй сэтгэж чадчих. Тэрий чинь бас яг их сургуульд одоо дээд сургууль сурж байхад чинь шалгаж чиний ажлуудаар бас харагддаг. За энэ болохоор ингээд тэр орон сууцыг хэрхэн төлөвлөсөн байгааг нар ингээд харж байна. Тийм. За миний зүгээс юм байна. Баярлалаа. Окей, тэгвэл ерөнхийдөө одоо хотын төлөвлөлтөөс ахуулаад тэгээд яг орон сууцын ч гэсэн ингээд байршил те ингээд доторх зохион байгуулалт ямар байх хүртэл ингээд бүгдийг наривчлж үздэм байх тий. Тэгээд мэдээд өөрийн ингээд яг одоо бүтээлч сэтгэлгээгээр одоо байхгүй байгаа зүйлийг ингээд тий цаасан дээр буулгаад яг чиний хэлснээр ингээд гоё өөрийн төслүүдээ санаануудаа буулгаж болох ч гэсэн нөгөө талаараа тэхийн тулд физикийн тий одоо инженерийн дээрээс нь програмчлах чадвар гэх мэтчлэн тийм маш олон чадруудыг шаарддаг юм байна. Тэгээд тэр болгоныг нь бакалаврт сурч явах явцад хүнд ялцчихгүй ингээд А, Б-гээс авахлаа зааж өгд юм байна тий. Тийм яг зөв. Яг ингээд бachelorд яг ингээд хэлэх юм бол яг чиний хэлсэн юм яг зөв тийм. Окей, ойлголаа. Маш сонирхолтой юм байна. Би бүр ойлголаа гэсэн үг. Окей, тэгвэл унгагийн хувьд юу үзсэн бэ бакалавртаа? Хичээлүүд нь ямар шүү байсан бэ? За миний одоо манай сургуульд бол бид нэр яг эхний семестрт ер нь бол голцоо илүү хүн судлах уу, дүрслэх урлаг гэдэг ингээд нэг жоохон нөгөө том юм руу орж байгаа учраас эхлээд томоос нь хэлчихсэн. Одоо яг ингээд юу гэдгийг айгуу тийм алдартай архитектор, интерьер дизайнер хүмүүсийн талаар түүхийн судлах ч юм уу те ер нь бол анхандаа л ер нь энэ мэргэжлэгээ танилцаж эхэлжсэн. Тэгээд ер нь бол нөгөө яг интерьер дизайн гэдэг нөгөө ямар ч нөгөө яг төсөөлөл бол ер нь бол байдаггүй ордог гэж хэлж болно. Одоо бид нар зүгээр за окей ороод зүгээр л нэг тавилга сонгоод тавьчих юм байна даа л гэж нэг тийм төсөөлөлт бол ер нь бол ордог. Интерьер дизайн бол өөрөө голцоо айгүй их тийм шинээр юм сэдв шин тавилга хийх ч юм уу те эсвэл шин шкаф хийх гэх мэт тиймэрхүү зүйл их анхаарал тавьдаг байгаа. Жишээ нь одоо ер нь бол бид нэр анханасаа бас mood board гэж хэлдэг. Mood board гэхлээр юу вэ гэхлээр өөрийнхөө нэг чамд нэг санаа байна да тэр санаагаа цуглуулсан нэг юм төвөр.
зураг хийдэг байгаа. Одоо энэ жишээ энэ зурган дээр юу харагдаж байна вэ гэхээр энэ бани өрөөний зураг байна тийм ээ. Энэ дээр бол ямар ч хэмжээс бол байхгүй. Ойролцоогоор ер нь л ямар материалыг ашиглах уу, ямар тойл, ямар пилта тий ер нь ямар юмыг ашиглаж иж одоо миний яг энэ зорьсон орчин бүртгэх гэдгийг ер нь бол ингээд анх нэг концепттэй нэг барагцаа гаргадаг байгаа. Тэгээд дараад нь би одоо яг зүгээр нэг хүний төсөлтэй ажлыг үзүүлье. Амны төсөлтэй ажил яг нөгөө нэг арай өөр сэдвэр байсан болохоор энэ арай ойлгомжтой байх. Бид нар ер нь бол яг эхний 2 семестрт бол ер нь зүгээр ойролцоогоор за окей интерьер дизайн гэж ямар мэргэжил байдгийг ер нь бол яг юу үздгийг гэдгийг танилцуулга маягаар үздэг байгаа. Тэгээд 3 дугаар семестртээ бол яг нэг ойролцоогоор нэг бас цомрлогийн хэлж байгаа шиг тийм макетэрхүү юм барьж сурч эхэлдэг. Тэрэн дээр бас хэмжээс бол ер нь бол байхгүй. Тэгээд 4 дугаар семестрт бол бид нэр дадлага гэдэг байгаа. Дадлагыг бол ер нь хаач хийж болно. Гэхдээ би ер нь бол Монголд хийхээсээ илүү Германд хий гэж зөвлөнө. Тэгээд ер нь энэ зурган дээр бол бид нэр одоо энэ бол нэг дээвэрдэх өрөөний одоо байрны зураг байгаа. Энэ дээр бол айгүй төрөл бүрийн шийдэл гаргасан байгаа. Яг яаж хийж болох уу гэсэн тийм шийдэл байгаа. Энэ нь бол зүгээр яг төрөл бүрийн хүмүүст тулгуурлаад чиглүүлээд ингээд за окей 4 нь бол 4 нөө 5 нөө эсвэл 6 нөө гэдтэй ингээд бид нар айгүй төрөл бүрийн ийм brainstorming хийдэг гэх юм уу. Ягаад гэвэл хүн гэдэг чинь өөрөө айгүй олон төрөл бид нар бүгдээ өөр тийм болохоор яг тэр нөгөө сорилтын нийцүүлээд яг тэр нөгөө амьдарч байгаа орчин амьдарч байгаа тэр хэв маягт нь тааруулж интерьер хийм гэдэг бол ер нь айгүй тийм бас нэг тийм амархан зүйл бол биш. Дээрэс нь бид нар бас тэр хүний ямар дуртай өнгөнд ямар юу байдгийг дээрэс нь яг ямар стил дуртай ингээд те ингээд иймэрхүү зүйлийг ер нь бол яг 5 6 дугаар семестрт ингээд сураад эхэлдэг байгаа. Тэгээд дараагийнхын зурган дээр бол илүү 3 тип програмуудтай ажилладаг. Ер нь бол Герман 2 тип програмууд айгүй их ач холбогддог. Техник одоо тэ яг ер нь бол айгүй сайн зөв байх хэвээр. Тэрэн дээр ер нь бол алдаа гарахгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо илүү гүнзгийрсэн байна шүү дээ. Чи одоо нэг дадлага хийсэн байна, дадлага очоод төрөл бүрийн юм үзсэн байна, туршлагачин нэмэгдсэн байна. 5 6 дугаар семестрт чи за яг ямар шийдэл хийж болох юм бэ гэдгийг ингээд бас үзсэн байгаа учраас 7 ер нь 6 7 дугаар семестртээ 3 жилдээ их нэлээд ажиллах шаардлага гардаг. За энэ хэлбэр галбар ер нь ямар таарах нь таарахгүй юу те. За эсвэл одоо энэ юм хүүхэд бол биофилик дизайн буюу одоо илүү нөгөө ургамалтай ойр те байгальтай ойр гэдэг сэдвийг авч яг энэ интерьер дизайныг гаргасан байгаа. Тэгэхээр ер нь бол миний бодлоор хүн яг 7 дугаар семестрт ер нь за окей би энэ чиглэлээр явах юм бол надад илүү сонирхолтой юм байна гэд тэрийг ингээд цаашаа бас ингээд гүнзгийрүүлэн үзээд тэгээд төсөлтийн ажлыг ер нь болох болцоо хийдэг. Энэ бол ингээд төсөлтийн ажлын нэг хөлбөр байгаа. Дараачих дээр нь дараагийн зураг бас нэг зураг байгаа. Тэр нь юу вэ гэхээр тавилганы шийдэл байгаа. Одоо жишээ нь энэ дээр бол бид нар зөвхөн интерьер үзэхгүй бас тавилга ер нь яг ямар байралтай яг яаж хийх үгээ гэх мэт энэ хичээлүүдийг бас үздэг. Бид нар яг би яг та нарт яг ингээд те окей нэгдүгээр курс тийм үздэг гэсэн яг тийм юу үзүүлж чадахгүй. Манайх яг ийм хинийх шиг цомрлогын шиг тийм төр хийдэггүй. Тийм болохоор ер нь л ингээд барагцаагаар яг юу хийдэг вэ гэдгийг нь харуулжээ. Интерьер дизайн хүн ер нь цаашдаа бас тавилга хийх одоо те product design гэдэг мэргэжлэр бас цаашаа гүнзгийрэл сурах боломжтой байдаг. Энэний нэг жишээ. Төрөний цаагийн харуулсан зурган дээр бол яг нөгөө нэг орон сууцын төлөвлөлтөн дээр зүгээр нэг схем байсан шүү дээ, тий? Одоо хатны дээр гэсэн. Харин уянгагийн саний харуулсан зургнуудын нэгэн дээр нь бол ялцчихгүй. Яг дээрэс нь бас тийм орон сууцаа ингээд төрөлцсөн мөртлөө яг бүр доторх тэр одоо тавилгуудын байршил болгоныг энэ гэсэн олон вариантаар хийгээд бас үзсэн байна, тий? Хичээлтэй. Тэгээд чаас яг ингээд 1-р курс 2-р курс гэдээ ярьсан бас ойлгомжтойсэн байх гэж бодож байна. Ямар ч хэлсэн яг ингээд чадрууд дээр ингээд нэмэл те явж гин ялтчгүй. Тэгээд миний бас
саяны чиний хэлжсэн юмас сонсоод өмнө мдэггүй байсан юм гэх юм бол интерьер дизайнераар бакалавр сурсан ч гэсэн 4 жил сурд юм байна тий? Интерьер дизайнер сурах юм бол сургууль болгон өөр байдаг. 6-аас 8 семестр гэж байдаг. Жишээ нь манай сургууль бол 7 семестртэй байсан. Зарим сургуулиуд 6 семестртэй байгаа. Семестр гэдэг нь одоо нэг жилийн 6 сар л гэсэн үг. Тэгэхээр би бол 3 жил хагас сурах ёстой байсан. Гэхдээ би тэрийг дахиад нэг семестр сурсан байгаа. Сургалт бол асуудал байв, ер нь бол байдаггүй. 14 семестр хүртэл сунгаж болдог. Хамгийн гол нь яг гоо жоохон цаг алдах юм уу да тий. Жоохон бас нэг тийм лимит хязгаартай байх юм бол дараагийнхаа асуудалтайгаа тулраад ингээд асуудал шийдэх боломжтой байдаг. Зарим хүмүүс айгүй урт студиум хийдэг. Тэрийг би бол ер нь бол зөвлөхгүй. Тий. Хэрвээ интерьер дизайнер сурах гэж байгаа бол ер нь бол заавал герман хэлнээс одоо мөн сурах шаардлага байхгүй гэж би бол хэлнэ. Ер нь шууд интерьер дизайныхаа сургуультаа орчоод хажуугаар нь герман хэлний сургуультанд суугаад тэгээд цаашаага герман руу ирсэн дээрх. Тийм байна. Өөрөө нөгөө нэг мөсөн германистикийн ангид сурсан хүний хувьд бас тийм. Ер нь цаг юм. Тийм байна. Заавал угаасаа өөр чиглэлээр сураад одоо заавал ингээд тий германы багш шиг тэр чиглэлээр л явахгүй бол германистикээр хүмүүс нөгөө герман сурахаас өмнө гайгүй бэлтгэл болчих واخ гэж одоо сураад идэв шүү дээ. Тэр бол нэг тийм үр дүн жоохон багтаа байдаг. Тэрний орон зүгээр хэлний курстэй суугаад яг сурах чиглэлээр Монголдо ч гэсэн сурч ивэл зүгээр ах шүү гэж зөвлөж шүү дээ. Окей, тэгээд таар шалгалтууд чи ерөөхдөө дандаа ингэж төсөл хийж өгдөг юм уу те? Ер нь жирийн одоо бусад мэргэжлүүд шиг ингэж зүгээр нэг ангид суугаад бичгийн шалгалт энэ төр бас өгдөг баха. Тийм ээ, гэхдээ онл монлынхаа хэсгийг ч гэсэн. Түрүүний юм дээр бас нэг нэмэлт юм хэлэхэд манай саяны миний үзүүлсэн ажлууд болохоор одоо жишээг харуулахын тулд би өөрийнхөө их сургуулийн ажлуудыг юм цуглуулдаг олон хүүхдүүдийн оюутнуудыг хийсэн семестрийн ажлыг та нарт харуулсан байгаа. Тэрийг бас та нарт линкийг бас явуулан та нарт тэгээд бас хараарай. Өөр ажлуудыг тий. За намайгийн асуусан асуултанд дахиад хариулахад болохоор яг одоо саяны одоо 5 хичээл байгаа. Тэр 5 хичээл болгонд юм уу эсвэл одоо тэр 5 хичээл нь бакалавр юм уу мастертай аль алинд нь дандаа байдаг. Тэгээд тэр семестр болгоноор одоо хагас жил болгоноороо бид нэг даалгавар аваад тэр том төсөл гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр том төслөө бид нэр одоо зарим 3 хичээл нь тэр нэг төсөлтөд хамрагдсан байдаг. Тэгэхээр тэр төслөө бид нэр тэр хичээлийнхаа дагуу одоо зураг төсөл гаргах, барилгын бүтээц тэгээд сантехник байна уу те эсвэл барилгын одоо түүх ч юм уу те эсвэл одоо тэр бол одоо тэр цаанаасаа их сургуулаа одоо ингээд одоо анхнаасаа төлөвлөсөн байгаа тэр хичээлийг тэр одоо тэр өөрийнхөө тэр загвараараа харуулдаг. Тэгээд тэрийг болохоор бүтэн нэг семестрийн туршид тэр нэг даалгавраа 3 хичээлд зориулж хийн. Тэгээд 7 хоног болгон профессортойгоо цаг аваад тэгээд одоо 15-20 минут орчим ярих боломжтой. Шаардлагагүй. Гэтээ тэгвэл илүү чамд дээр тэгээд яг одоо нэг семестрт 2 удаа том шалгалтанд ордог. Шалгалт нь болохоор яг одоо ажлаа танилцуулж янз бүрийн макетууд бариад тий янз бүрийн төслөө болохоор энэ том плакатнууд дээр ингэж гаргаад тэгээд яг тэрийг ингээ гоё үзэсгэлэн болгож танилцуулдаг байгаа. Тэгээд тэр үзэсгэлэн дээр нь болохоор бас нээлттэй бас өөр архитектор ч хүмүүс бас ирдэг. Тэгээд олон хүмүүс одоо нээлттэй болохоор үзээд тэгээд чамд мэрэгжлийн зөвлөгөө өгдөг, критик өгдөг гэсэн үг. Тийм. Тэгээд яг одоо энэ явцтай бол өөрөө одоо нэг асандаа өөрөө бүх юмаа цагаа төлөвлөх хэрэгтэй. Өөрөө тэр профессортойгоо ярих гэж тэр цагтаа бэлдэх хэрэгтэй. Юмнуудаа өөрөө зохион байгуулах хэрэгтэй. Хинт чамааг ингээд нэг чинь ингээд одоо ийм чамд юм албатай цаг болохгүй. Тэр хичээлдээ зориулсан өдрийн нэг лекцэн суудаг. Профессор нь одоо тэр өдрийнхөө манайхад бол эхлэлдээ 10 цагт эхэлдэг гэсэн лекцээ тавиад тэгээд яг дараагийнхаа програмуудыг танилцуулаад юу тэр семестр заах чагаа гэсэн тэр илтгэлээ тавиад тэгээд одоо би ингээд өрөөндөө суун ингээд би одоо офистай байгаа та нар тэгээд ингээд нэг нэгээрээ орж ирээрэй гэж тэгээд явцдаг.
Тэгээд бүтэн одоо 2 цагийн лекц орлоо. Тэгэхээр 12-оос хойш бүтэн өдөржингөө оройн 7 хүртэл ч юм уу ингээд чамд одоо бие дааж юм хийх шаардлагатай. Чи өөрөө л юм хийх хэрэгтэй. Тийм. Тэгээ хэрвээ чи тогтмол тэр одоо нөгөө нэг фидбек аваагүй профессортойгоо уулзаагүй бол мэдээж хамгийн сүүлд профессор чинь чамд дуртай байхгүй. Яг хараад та яг хаана исэн бэ? Таны ажил яагаад ийм байгаа юм бэ? Та яагаад ийм одоо ийм байсан ингээд бас олон хүмүүсийн өмнө шүүмжилдэг. Тэгээд тийм тэгэхээр ерөнхийдөө бол бас жоохон юу гэдэг чинь хувийн өөрийн менежмент, цагийн менежмент өөрөө бас идэвхтэй байж, өөрөө оюутнуудтайгаа хамт бас сууж юм хийж чаддаг байх хэрэгтэй. Тийм байна. Тэгвэл нөгөө бид ч бас заримдаа зүгээр тий хийх ёстой юмаа сайн хийж болоо штэ гэж бас тийм хандлага бол гаргаж болохгүй нэ штэ тий яалтчгүй. Тэгж юусоо болохгүй. Тий яалтчгүй ингээл чи дажгүй гэж бодоол нэг ингээл тий төсөл ингээл хийсэн байсан ч гэсэн тэр чинь ингээд алдаад зөвхөлтэй гэдгийг энэ чинь олж хараагүй байтал ингээд профессор чинь тийм байж гэх юм бол ингээд бүтэн семестрийн ажил бол баг үр дүн болох нь шүү дээ. Тийм болохоор анханасаа дотн бас харилцаатай байхын тулд бас өөртөө ихтгэлтэй байх хэрэгтэй байна тий. Тийм яг үнэ. Яг энийг өөрийнхөө төсөл гэж төсөөлөөд тий энэ чинь одоо чиний төсөл, үр дүн нь бол чиний дүн дараагийн семестрт орно. Амьдрал дээр бол чи яг одоо байлга босгон байгуулах хэрэгтэй. Гэхдээ энэ бүтээл чи өөрийнхөө төслийг авч явахын тулд чи өөрөө л тэрэндээ зүр сэтгэлээсээ үргэлж одоо тэрийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгснээрээ өөрийнхөө хам хэрэгтэй хүмүүстэй очиад зөвлөгөө аваад ингэ явдаг. За тэгээд таны цаамаа хийснээс би тэгвэл ингэж ойлголоо. Яг ингээд олон янзын хичээлээ үзсэн ч гэсэн тэр одоо профессорууд нь бас ингээд ялцгүйгээс нэг барилгыг барихад бол тий нэг ингээд сантехникийг нь хажуу талд нэг тий аргалчаад одоо зохион байгуулчаад тэгэнгүүтээ зургийг нэг тусна гаргаад ингээд тус халангад хийдэг ажил ерөөсөө биш ялцчгүйгээс нэг барилгыг босгохын тулд бүх аспектыг ингээд нийлүүлж үздэг болохоор хичээл үзэж чинь хоорондоо ингээ уялдаа холбоотой. Тэгээд дээрэс нь чиний одоо та нарын өгдөг шалгалт чинь ч гэсэн одоо 3 хичээл жишээлбэл нийлүүлээд нэг төсөл хийдэг гэж байна шүү дээ. Тийм үү. Окей, тэгвэл ер нь чи бас түрүү яриад хэлчлээ. Та хоёрын мэргэжлээ сурахад яг ямар ур чадвар хүнээс шаардлагатай те soft skills, hard skills аль нь тэгээд одоо бусдад жишээлбэл төслөө танилцуулахад бас бусдыг ингээ өнөмшүүлэх чадвартай байх хэрэгтэй. Ер нь ярих урлаг багаараа ажиллаж байхад хэрэгтэй. Гэхдээ тэрнээс гадна ингээд зурах, програмчлах гэх мэт чи ер нь айгүй олон чадруудыг шаарддаг юм шиг байна. Тэгээд тэр дундаас яг дүгэл гэж бас хамгийн ер нь тэ тойрын хувьд айгүй бас тийм сурахад хэцүү байсан ч юм уу тэ ур чадвар юу байсан эсвэл ер нь өдөр тутамд хамгийн шаарддаг гэсэн ур чадвар нь яг юу байсан бэ гэдгийг тоор хэлэх юм бол хүмүүс ч гэсэн надад энэ чадвар байгаа илүү гэд бас өөрсдийгөө бас асуугаа тэрийг хөгжүүлэх боломжтой юм уу? За миний хувьд би бол үнэхээр амар их юм асуудаг гэсэн. Одоо ингэ лекц зарлаа, манай лекц цаг 30 минут бол ордог гэсэн. Зарим зүйлийг би бол эхний нэг жил ер нь бол эхний 1-2 жил те 1-2 семестр бол би өстөө заримдаа үнэхээр ойлгодоггүй байсан яг юу яриад байгаа. Яг үл энэ чинь нөгөө нэг мэргэжлийн үг хөдлөг ашиглаад чамд ингээд түүхийг ч ярина, чамд дээрээс нь байшин яаж байдгийг ярина, доторх юм ярина. Тэгэхээр чи нөгөө нэг герман хэлч уг нь бол тий зүгээр нэг ойр зургийн үг хэллийг чи аягүй сайн мэдчихэж байгаа. Тэгээд би ер нь л юу хэлмээр байна вэ гэхээр маш сайн асууж. Ер нь хизээч би буруу юм асуучих үү дээ, намайг тэнийгээ бодчих үү дээ гэж бити дуугасуу. Хүн яг асуусан үедээ л тэнэг байдаг гэхээс асуугаагүй хүн насан туршдаа тэнэг байдаг гэж нэг үг гэдэг та. Яг тэр үг. Ер нь бол хизээч битгий санаа зү. Та нар угаасаа тэгээ сурчаа дараад нь тэр нөгөө ангийнхан дагаа дахиж уулзахгүй багш дахиж уулзахгүй. Үнээр мэдхгүй байгаа юмнуудаа шууд л асууж. Тэр л юу айгу хамгийн чухал гэж би боддог. Тэгээ бусад зүйл бол мэдээж яг өөрийгөө голохгүй байх. Айгу яг заримдаа муу дуу аавн те заримдаа ингээд нэг юм хийж амжихгүй байна, цагандаа багтахгүй байна. Төсөл бол ер нь л айгу цаганд баригдсан ажилладаг. Тэгээд гутран өөрийгөө голно, сэтгэлээр унана, бүх юмыг хаяад явмаар санагдана. Тэгэхээр ер нь бол гоё сэтгэлийн хаттай байгаарэ гэж би хэлмээр байна. Тэгээд
Монголдо ер нь бол одоо та нар их сургууль сурж байгаа эсвэл сурч байгаа бол нэг ажил хийгээс үдчээрэй гэж би хэлмээр байна. Хажуугаар нь те бас нэг хүний хэлж байгаа үгийг сонсоод сурчих хэрэгтэй. Одоо үгүй миний зөв гэдэг нэг дайрахгүйгээр нэрэ гэд ингээд нэг чихцөөлөн байгаарай. Тим юм айгүй чухал. Яагтгүй л одоо чи мэдгүй шүү дээ. Ер нь бол бид нар айгүй ингээд бурхан минь би тэнийг юм байна гэж л ордог байхгүй. Тэрийг айгүй мэдэрдэг. Тийм болохоор ер нь л за окей энэ хүн ингэж хэлсэн штэ гэд ингээд ер нь л айгүй тийм өөрөө за би юм шиг гэж ярьж байгаа штэ гэдгийг л тархиндаа сайн суулгаж явах хэрэгтэй. Тэр надад ер нь л айгүй тусалсан гэх юм уу? Тэрийг би ингээд явандаа дадлалгаад өөртөө. Яа тийм мэдээж цагийн менежмент. Тийм одоо Венгагийн хэлснийг би бас би яг тийм гэж бас бодож байна. Тэгээд нэмж хэлэхэд болохоор ер нь шантрахгүй байх нь чухал. Яг гэвэл энэ бол удаан хугацааны явцад сурдаг мэрэгжил. Тэгээд их сургууль сурж байхдаа болохоор ер нь бол өөрийгөө одоо энэ бүтээлүүд ингээ харагдаж байгаа тийм бүгдээрээ адилхан даалгавар авсан. Тэгсэн мөртлөө ингээ бүтээлүүд нь өөр байхаа хүн өөртөө аюу эргэлздэг. Яна би нэг юм буруу ойлгочих тийм үү тийм эсвэл харагдаж байгаа байдлаас нь хараад өөрийгөө аюу голдог. Энэ бол хүний байдаг нэг тийм зан чанар. Энэ одоо энэ сорилтыг өөртөө бас бодоод энийг ерөнхийдөө бол өөрийгөө анханасаа хараад бүтээлээсээ болж өөрийнхөө ур чадварыг өөрийнхөө одоо энэ мэрэгчлээ хандах хандлагыг ерөөсөө голж болохгүй. Яагаад гэвэл энэ сурах явц гэдэг бол маш чухал. Тэгээд тийм болохоор яг ингээ юм харагдаж байгаа шиг ерөөсөө байдгүй. Одоо жишээлбэл заримдаа ингээ хүмүүсийн хийсэн юм ингээд ярьсныхан дараа бүр ингээд айгу гой харагддаг гэх юм уу да тий. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн болгоны чадварууд өөр, хүн болгоны сурсан юмуд нь өөр, хүн болгоно зарим хүмүүс нь арай илүү зарим юм дээр одоо чадвартай аюустай ч юм уу тий илүү харж чаддаг, илүү мэдрэмжтэй. Энэ бол байдаг зүйл. Энэ бол хүн болгоны өөрийнх нь онцлогуд бас байдаг. Бас боломжууд байгаа, амьдралынханд боломжууд байгаа. Тийм юмыг ингээд одоо өөр дээрээ тусгаж аваад өөрийгөө ерөөсөө ингэж юу яаж болохгүй ингээд өөрийгөө юунд оруулж болохгүй одоо юм хайрцагт оруулж болохгүй. Яг гэвэл чи сурахын тулд тэнд байгаа хэрвээ чи сургуультай орчихсон бол ямар нэгэн байдлаар чамд тэр боломж ирсэн байна. Ямар нэгэн байдлаар тэр хүмүүс мэрэгжлийн хүмүүс чамайг дүгнээд чи сурж болно гэж чамд боломж өгсөн байна. Тийм болохоор энэ боломжоо ашиглаад аль болох чи өөр дээр л анхаарахыг бодоорой. Тэгхийн бол ер нь бол айгуу гоё хийж байгаа юмдаа хүн кайфтай байдаг болохоор угаасаа тэрийгаж тайлбарлахдаа өөртөө ихтэй тайлбарлана. Тэрийг ярихтаа ч хүн бас дуртай байдаг тий. Өөр хүний хийж байгаа юм болгон чиний юм ерөөсөө ингэж харьцуулж ерөөсөө болохгүй. Тэгээд ахаад бас нэг нэмж бас зөвлөгөө өгье гэвэл би бас дараа нь ойлгосон тэрийг хиндэ ингээ орчоод хүмүүс айгуух юм өрсөлддөг байсан манай сургууль дээр. Тэгээд өрсөлдөөд бүр ингээ зарим хүний айгуу хамгийн мундаг хийсэн ажлын бүр ингээд үдгслэн дээрээ ингээд өмнөх хорон тавьсан байсан чинь маргааш нь ингээд бүр нураацсан байсан. Тэгээ тэр бол бас амар одоо тийм өрсөлдөөн хүртэл байдаг. Тийм болохоор юу ч хэлчихсэн бэ гэхээр багаар ажиллах нь одоо сурж байхдаа энэ чи бусдаас бас ингээд гоё баг болж ажиллаарай. Яг гэвэл нэгэнт ингээд чиний мэд хэмж амар их айгу өргөн тий. Тэгээд бас цагаар ингээд товлогдсон хуваагдсан байна. Тэгээд тэндээс харин чи яг чухал юм одоо зөвхөн чиний дээр даалгавар тохирсон хэрэгтэй чухал мэдээлэл олох нь хүртэл аюу хэцүү яадгүй амар өргөн сэдв болохоор бүх юмыг уялдаа холбоог олж сурах хэрэгтэй шүү дээ. Одоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чиний цаг ч хүрхгүй. Тэгэхээр багаараа ажиллах юм бол зарим хүмүүс нь ингээд чиний мэдхтэй юм чинь мэдчихэд тэгээд чамд хэлж өгдөг тийм ингээд би бинийгаа гоё дэмжиж өгдөг. Баг болохоор нэгдүгээр цагаа хийнэ. Хоёрдугаарт бас ингээ гоё хамт олонтой байхаар зовлон шаналлаа хоорондоо ярина, хэцүү байгаагаа хэлнэ, хичээлээ өгчөөд баярлна хамтдаа тий. Энэ бол зовлон жаргалаа хуваалцаж энэ өөрийн гэсэн гоё одоо үн цэнээ хуваалцдаг юм найзууд одоо баг хамт олон найзууд бас болохгүй. Гэтэ хамт олонтой байх нь чиний сургуульд чинь сурч байгаа хавцад айгүй их тус юм болдог. Тэгээд бас үр бүтээлч чинь нөлөөтэй байдаг. Гэхдээ хэрэг тийм хүмүүс байхгүй байсан ч хүн ганцаараа хийж чаднаа.
Гэхдээ жоохон их цаг хэрэгтэй л гэж би бас тэгж хэлнэ. За та маань маш хэрэгтэй тийм одоо soft skill тал дээр зөвлөгөөнүүд өглөө. Тэгээд ерөнхийдөө бол энэ угаасаа сурах нь тодорхой болсон. Эсвэл Монголдоо ч сурах нь тодорхой болсон ч юм уу. Хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө энэ мэрэгчлэлээр сурж л байгаа хүмүүст бол айгүй тийм хэрэгтэй зөвлөгөө байна. Харин сурж эхлэегүй байгаа. Тэгээд одоо яг сурнаа би одоо тэр шалгуурт нь тэнцчихимсэн гэж байгаа хүмүүс бас яг практик тал дээр яг ямар hard skills хэрэгтэй вэ? Тэрэн дээр бас маш товч нэг юм хэлээж. За миний зүгээс бол та нар фото зураг аваарай. Барилгын зургнууд аваарай гэж та нарт зөвлөе. Ингэснээрээ зураг авч байхдаа ингээ янз бүрийн барилгын тухай бодно, янз бүрийн деталийг харна тий. Барилгын гоёыг харж бас ингэж судлана гэсэн үг. Тэгээд та нар бас нойрог зураг их зураарай. Тэр бол та нарын чадвар их сайжруулна. Photoshop тий, AutoCAD энэ төр ямар нэгэн та нар чөлөө цагаараа сайн дураараа бас сурж болно. Энэ бас та нарт давуу талтай. Тэгээд бас дадлага хийж болно. Сурагчийн дадлагыг хийж болно. Сурагчийн дадлагыг архитектурын оффист ч юм уу тий хийж болно. Эсвэл ямар нэгэн барилгын компани эсвэл барилга дээр ч хийж болно. Тэгснээрээ та нар ерөнхийдөө та нарын энэ барилга гэж юу юм ер нь барилгын юм ер нь яаж явагддгийг ер нь хардаг. Тэгэхээр энэ бол сургуультай холбоогүй өмнө нь бас өөрийгөө бэлдэж болох нэг арга зам. За миний хувьд бол ер нь яг интерьер дизайныг хүмүүс айгүй өөр төрөл бүрийн мэргэжлүүд байдаг. Интерьер дизайнтай бас жоохон уялдаа холбоотой. Интерьер дизайн нэг арай илүү ойлгохын тулд би ер нь бол Pinterest гэдэг зургийн сайт байдаг та. Тийш яг interior design гэж бичиж ороход л ер нь бол яг за окей ингээд нэг хит ингээд зургнууд ингээд гараад ирнэ шүү дээ. Тэгээ нэг анхаа шатны нэг тийм мэдгэтэй болчих хэрэгтэй. Дээрэс нь одоо ингээд та нар Netflix-ээр кино үзэж гин одоо эсвэл те ямар нэгэн documentary одоо тийм баримт кино үзэж байгаа. Тэрүүгээрээ одоо зарим нэг тийм abstract гэдэг нэг байдаг Netflix дээр. Тэрийг бас үзээрэй. Ер нь бол дизайн одоо интерьерчтэй архитектурч гэсэн бүтээл дизайн. Тэгээд дизайны яг анхан шатны мэдлэг, дээрэс нь дизайн яг ямар төрөл байдаг вэ? Дээрэс нь яг юу судалтай гэдэг талаар бас айгүй тодорхой яг тэр баримтат кинон дээр ер нь бол гаргаж өгдөг. Тэгэхээр хэрвээ энийг сонирхчил байгаа бол анхан шатны бас нэг тийм ухагтхууныг авчих хэрэгтэй. Дээрэс нь нэг хэдэн архитекторуудыг бас мэдчих хэрэгтэй яадгүй тэр нь дараад нь та нарын тэр интервью одоо тэр шалгалтын ярилцлаганд чинь бас хэрэгтэй яадгүй тэр хүмүүсээ асуудаг байхгүй юу? Одоо чиний нэрээ туртай архитектор чи юм бэ те? Эсвэл чи яг ямар урсгал туртай вэ те? Тэр нь бас бэлтгэсэн байх хэрэгтэй. Одоо интерьер чинь бас төрөл бүр байгаа шүү дээ. Contemporary, Scandinave, эсвэл Япон дизайн эсвэл Солонгос интерьер гэдэг ингээд улс орон болон төр өөр ингэсэн интерьер дизайнтай байдаг. Ер нь бол миний харж байгаа Монгол бол айгүй обон туртай. Айгүй обон туртай юм уран хийцтэй юм тийм хээх хуартай юм айгүй туртай. Меблүүд нь ч гэсэн айгүй тийм барокко маягийн тийм айгүй тийм хээх хуартай тийм том юм интерьерүүд амар их байдаг. Ер нь бол би ингээд нөгөө айл өдөр орж байгаа шүү дээ. Та нар тэгэхээр ингээд зочилж байгаа хүмүүсийн айланд очиж байхдаа ч гэсэн те окей энэ хүн интерьер яг яаж шийдсэн юм бэ гэдэг те бас нэг тиймэрхүү нэг ухагтхуун те за интерьер яг ямар урсгалаар байдгийг ингээд тийм иймэрхүү мэдлэгийг бас авчих хэрэгтэй. Дээрэс нь би бүгдийн Adobe програмуудыг компьютертэй Монголдо суулгаад ирээрэй гэж захина. Яагаад гэвэл ер нь бол энд програмууд аягүй үнэтэй байдаг. Заримуд нь сар болгон мөнгөний төлөх шаардлага гардаг. Та нар оюутан дээрэс нь үнэхээр санхүүгийн боломж байхгүй байгаа бол AutoCAD за дээрэс нь SketchUp гэдэг зарим програмууд үнэгүй биш мөнгө төлдөг. За окей тэр мөнгийг төлж болно. Гэхдээ Photoshop, InDesign, Illustrator гэдэг ингээд програмууд байгаа Adobe. Тэр програмуудыг ер нь л компьютерт суулгаад зарим нэг оролдоод үзээд энэ чинь юу гэдэм бэ гэдэг ингээд нэг одоо YouTube-ээр зөндөө туториалсууд байгаа. Тэдрийг үзээд тэгээд нэг анхаашны мэдлэгтэй болоод ирчих юм бол аягүй их төхөн болох байх гэж би бодож байна. Тэгээд сайн компьютер хэрэгтэй. Маш сайн хүч чадалтай. Тийм байна. Ялцгүй бэлтгэлээ хүн сайн хангаж ижил
бас амжилттай бүтээн шүү дээ, тийм ээ. За окей. Тэгвэл хэдүүлээ хэдийн нэг цаг ярьцгаацсан байна. Тэгээд яг энэ нэгдүгээр хэсгийнхаа сүүлчийн бас асуултыг асуугаад хэдүүлээ төр завсарлаа. Тэгээд тэр нь юу вэ гэх юм бол та хоёр яагаад энэ мэргэжлээ сонгосон бэ? Тэгээд анх мэргэжлээ сонгохдоо бодож исэн одоо төсөөлөл нь яг боддоор ингээд сураад явхад биелэлээ олсон уу? Тэгээд ямар шүү ингээд стат бэрхшээл тулгарч исэн бэ гэдгийг бас товчхон хэлээд сонирхуулаач. За миний хувьд болохоор энэ мэргэжлийг сурч байх хавцтай ер нь бол их олон чадруудыг шинээр сурсан. Эндээ бол айгүй баяртай байна. Тэгээд миний яг бодож ирснийг бол үнэхээр бодож ирснаас илүү байсан энэ мэргэжлийг сурах нь. Тэгээд одоо ч гэсэн би сураа явж байгаа. Одоо дадлагчаад явж гин ажил дээр гарсан яг ингээд явж байхдаа дахиад ингээ амьдралтай ойрхон энэ байдлыг барихад яг ямар эдгийм бэ, ямар хариуцлага эдгийм бэ гэдгийг сурах тусам надад энэ айгүй гой санагдаж байгаа. Тэгээд би улам илүү энэ мэргэжилд дурлаж байгаа. Тэгээд тийм болохоор одоо ер нь бол анх би яагаад архитектурыг сонгосон бэ гэхээр ер нь миний хувьд бол энэ мэргэжлээс өөр мэргэжлийг яг сурах гэсэн нэг тийм төсөөлөл байгаагүй. Ер нь би нэг тийм зураг дүрсэнд дуртай байсан болохоор тэгээ архитектур гэхээр яг ийм илүү ийм абстракт гэхээсээ яг ийм геометртэй ийм геометри ийм одоо барилга гэхээр надад гоё санагддаг байсан. Тэгэл тэрийг сурмаар байна. Тэгээд сурсан. Яг амар тийм яг бас яг манай гэр бүлд архитектор хүн бас байхгүй. Тийм тэгээд сурсан чинь бүр намайг айгүй бүр ингээд юу агаад би бүр айгүй ингээд ад жаргалтай байгаа. Ашгүй ямар гоё мэргэжил сонгосон ингээд тэгээд мэдгүй байсан юмуд их гарч ирээд тэгээд тэр чадруудыг даван туулж одоо энэ болгоныг миний хувь хүний зан чанарыг бас өөрчилсөн. Энэ мэргэжлэр сурснараа юмд хандлага маань өөрчлөгдсөн, юмыг үзэх үзэл бодол эргэн тойронтойгоо одоо яаж юмыг харах уу гэсэн үзэл бодол маань өөрчлөгдсөн. За миний хувьд би бол 10 жилдээ ер нь багтаач ер нь айгүй тийм юм хайчлал эмээгийн нөгөө нэг ширээний хулдаас их ажиллал гүдэг тийм хүмүүстэйсэн. Тэгээд ер нь л 10 жилдээ айгүй тийм зураг дуртай. Тэгээл нэг одоо баяр зориулал багш нарт нэг плакат хийгээл ингээл гүйжидэг. Тэгээ нөгөө хичээлээсээ илүү тэрэндээ айгүй дуртай ингээд сууж идэг хүмүүстэйсэн. Тэгээд ер нь аль ер нь архитектур, интерьер тал руугаа ер нь сурыг да. Тэгэхдээ яг аль руугаа гэдэг би ер нь яг мэдгүйс ядал би 10 жил 16 таа төгсчөөд тэгээ за окей юу ч гэсэн ихний ярьж энэ хүмүүс гэрмэйл ингээд орё гэдэг тэгээд гэрмэйл ингээд орсон байдаг. Тэгээд гэрмэйл ингээд ороод тэгээд бас тэр явцдаа би нөгөө нэг ийштэйшээ бас оюутан салцаагаар зуны ажлаар яваад тэгээд ингээд нүд нэгдэжсэн тэр чинь миний яг ер нь л хэлэх юм бол баг анх удаа ингээд нэг гадаад Европ гэдэг юм би үзсэн. Тэгээд би яг тэр үед бодож исэн яа үнэхээр гоё юм байна. Ямар гоё юм те. Ингээл хүмүүсийн ингээд амьдарч байгаа байр суудсан ямар гоё ингээд би бол өөрөө яг дэлгөөнөр хавьд амьдардаг байсан. Тэрний яг юу вэ гэхээр манай орон сууц ингээд өндөр том барилгууд социал байдлууд дээ шүү дээ. Тэгэхээр яг замын эсрэг тал гэр орол гэдэгс хэвгүй юу. Тэгээ би яг ингээд гэр оролд амьдарч байгаа хүүхдүүдийг хараад ус чирж байгаа хүүхдүүдийг хараад ер нь бол би ер нь ягаад энэ хүүхдүүд бас юм гоё орчинд амьдарч болохгүй гэж ягаад заавал том архитектураар бодохгүйгээ ягаад зүгээр амьдарч байгаа тэр гэр нь наад захын өөрийнх нь аюулгүй байдлыг одоо тий бас ингээд олгодог. Тэгээ дотор нь ингээд сургаад айгаа гоё байх те одоо юу гэдэг тэр орчингийн ягаад би интерьерээр бүрдүүлж болохгүй гэж гээд тэгээд ер нь интерьерийг сонгосон байдаг. Өөрөө их деталь дуртай болохоор ер нь л ийш явахдаа би бол тэгэл байнга юм илээл баг үнэрлэх нь яах нь холгоол ингээл явж идэг учраас тэрүүгээр ер нь л би интерьерт айгуу дуртай. Тэгээд одоо бас ажиллаж байгаа ч гэсэн ингээл сураал явж байгаа. Тэгээд улам цаашаагаа бас тэгэл хүүхдүүдийн төлөө юм хийх хүсдэг. Тий. За, яста гоё өөртөө бас хувийн сонирхол одоо тий inspiration мөрөөдлийн талаар хуваалцсан баярлалаа. Тэгээд Уянгагийн хувьд бас би харж ирсэн нөгөө нэг шагнал авсан төгслийнх нь ажиллан ч гэсэн бас нөгөө нэг гэрийн доторх дизайнтай холбоотой байсан шүү дээ.
Тий. Ер нь бол миний бодлоор миний гэрмээ сайн байгаагүй ч гэсэн миний ярьцлага айгүй сайн байсан гэж би бодсон. Яг бол би анх их сургуульд орох, дээд сургуульд орохдоо л би за окей би юу хийх юм мэдчихсэн. Би яг орчин үеийн Монголынхоо одоо юу гэдэлээ традицион ясаншилтаа уялдуулах тий уламжлалтай холбосон тийм гэр зохион бүтээхийг хүсэж исэн. Тэгээ яг тэрийг бүр ингээд 100 сараагаад би ингээд хийсэн байдаг. Манай их сургуульд бол яг юустэй яг Монгол гэрээр хийсэн хүн байхгүй. Тэрнгээр бас айгүй содон. Тэгээд ер нь аль би одоо манай гэр оролт бол ямар олон хүн амин өргөдөж дээ гэр нь нөгөө нэг шатаад эсвэл хүүхдүүд бас ингээл тэр халуун зүхлэж ороод гүүгээ түлэгдэл аваал тий ер нь л айгүй олон тийм эрүүл их тух байх байдлыг алдагдуулсан байдаг Монгол гэр тэр үднээс би яг хөглөр ажил тгийж хийсэн яг Монгол гэрээр хийсэн байгаа. Тэгээд ер нь тэрийг бас цаашдаа би барих сонирхолтой хүсэлтэй. За окей. Тэгвэл хэдүүлээ төр зур завсарлаад манай дараа нь YouTube-ээр үзэх хүмүүс болохоор шууд дараачихын бичлэг рүү дараад үзээрэй. Тэгээд хоёр дахь хэсэгтээ бид нар Герман дахь оюутны амьдралын талаар ярилцах байгаа. Архитектур, интерьер дизайнаар сурахад оюутны амьдрал хэрхэн өрнөж явагддаг талаар сайхан буулнаа.